Өдрийн мэнд. За, найзууд утга шидэлтийн спортын талаар асуусан. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөд ярилцъя. Утга шидэлт ер нь болохоор спортлоо. Тэгэхээр утга шидэлт сонирхож утга шидэлтийн спортын холбоо гэж манад байдаг. Тэгэхээр тэнд илсээрээ тэгээд гишүүн болж иж мэдээ сургалтанд суугаад бүртгүүлж иж аюулгүй байдлаас хангаад мэдээж утга шидэлтийн спортоор хичээлж болно. Тэгэхээр утга шидэлтийн хэрэгэлдэг утга нь ямар утга байд юм бэ гэхлээр иймэрхүү цулгаа. Дийлэнх нь бол энэ цулгаа утга байдаг. Тэгэхээр ийм ямар нэгэн иш мишин дээр эндэд нэмэлт зүйлгүйгээр энэ цулгаа байдаг. Ер нь болохоор мохоо талдаа яг үзүүр хэсэг бол мэдээж хурц. Тэгэхээр энэ хэсгээрэл цогтхны штэ ажлын хэсэг болохоор энэ дээр байна. Тэгээд иймэрхүү утга байдаг. Тэгэхээр иймэрхүү утга ер нь бол ашигладаг байх нэ. За энэ утганы онцлог нь юу юм бэ гэхээр ер нь бол юм баланстай л байдаг л та. Тэнцвэртэй иш ирний харьцаа бол нэг тийм аль нэг тал руугаа давамгаалахгүй ер нь бол тэнцвэртэй байж иж шийдэлтэд оновчтой байдаг. Тэгэхээр яг дийлэнх спортод бол яг ийм стандартын дагуу ийм утга ашигладаг. Спорт холбоод бол яг стандарт утга ашиглуулж шийдвэрлэхийг дүрэндээ заасан байдаг. Тэгэхээр иймэрхүү утгатай болох нэ. Мэдээж мэргэжсэн багшаар заавар зөвлөгөө аваад сургалтанд нь суугаад гишүүн болж ижил аюулгүй байдлаа хангаж ижил энэ утга шидэлтийн спортоор хичээлэх нэ. За өөр дагаж мөрдөх зүйл юу вэ гэхээр ер нь бол утга шидэлтийн спортоор хичээлж болох утгаа нэг тийм ил гаргаад бариад яваад идэггүй. Яг зориултын зай талбай дээрээ ер нь бол утгаа ил гаргаж ашигладаг. Тэрнээс бол гадуур ч юм уус бол хүм рүү чиглүүлэх бол ерөөсөө хориотой. Тэгэхээр гадуур авч явах, ил барьж явах. За ямар нэгэн тохиолдолд хэд хүм рүү чиглүүлэх бол хориотой шүү. Тэгэхээр энийг бас анхаараарай. Яг зориултын зай талбай анги танхим дээр очиж хичээллээрээ гэж анхааруулж хэлье. За утган дээр шидэлтэн дээр өөр анхаарах зүйл гэвэл ер нь утга шидэлт бол ер нь техник нь бол мэдээж эргэлттэй гэж байдаг. Эргэлттэй болохоор мэдээж утга ингэж эргэж очих нь байна. За нөгөөх нь болохоор шулуун. Шидэглээ яг шулуун очиод үзүүрээрээ зоогдох маягтай. Тэгэхээр юм хоёр төрлийн шидэлт байдаг. Тэгэхээр шулуун юм уу эргэлттэй. Тэгээд энийг болохоор мэдээж мэргэжлийн багш нь заагаад зааварчилгааг нь өгөөд та тэг утга шидэлтийн спортоор хичээлж болно. Олон улсад бол 2-3 ч том холбоо байдаг. Америкт, Оросд, Төвтэй ийм том холбоод байдаг. Тэгэхээр аль нэг холбоод дийлсээд гишүүн болоод аюулгүй байдлаа хангаад заавар зөвлөгөөнийхэн дагуу зөв шийдэж сураарай. За өөр утганы талаар мэдээлэл солилцож ярилцах сонирхолтой зүйл байвал доор коммент сэтгэлдээ бичээрэй. Тэгээд дараагийн утганы талаар ярилцъя. Манай пэйж рүү юм уу миний фейсбુક руу бичээрэй. Тэгээд дараагийн утганы талаар ярилцъя. Шидэлтийн утга бол ерөнхийдөө нэг иймэрхүү стандарттай байдаг шүү. 250 орчим грамм ер нь жинтэй байдаг та дунд чинь. Тэгэхээр утга шидэлтээр хичээлж байгаа хүн бол зүгээр нь шидэд авах шин чи бас яг сэтгэл зүй, бие бэлтрийн онцлог их хамаарна л та. Тэгэхээр бие халаалт маш чухал. Дээрээс нь сонголт маш сайн их хэрэгтэй. Тэгжиж нөгөө гар дээр ирж байгаа 250 грамм орчим жинтэй юмыг ер нь байнга шийдэхлээр бас ачаал үүснэ л те. Олчин шүрэмсэн дээр. Тэгэхээр тэр мэрийг их тооцоолж багшийн заавар зөвлөгөөний дагуу зөв хэрэгжилж зөв спортоор хичээллээрээ. За баярлалаа.